За бүгдийн амгалан гэлтгэе. Тажид болсон тажидын хүм чадваа. За жавсам гурван одоо аврал. За тэр орчин жадун дээр бид нар жавсам нам шиг бол дүүрсэн байгаа. За өнөөдөр барчин тажид ондогжин дээр төвдөн дамба намданны тэгээд санжаа лаасуг гончиг сүм тийм ээ. За бурхан тэргүүтээ жугдээд гурвыг жухуудгээд дуруу гэж одоо ондогжинд байгаа. За тэр завааны энэ хэсэг дээр яваа шүү дээ. За харчин таажид намаа хараарай. Заваанд гэж. За энэ ондогжин гэлж байгаа тийм ээ. Ондогжин бол заваа гэж. За ондогжинд ханжаалаас гончиг сүм хэмээсэн хийгээд дэлбэр гэдэг нь бол дэлб донсол. Донсингээ самбуугийн зохиосон. За энэ тгийн бандита Донсингээ самбуугийн зохиосон дэлб донсолд бол санжаалаас санжаадан жанчувдаг хэмээх тэргүүтээ. За чойлоо тамжид чимба нийцсүмжис хэмээх тэргүүтэн хийгээд индүнла гэдэг нь хуурахт бол санжаа гончогийн консу догоо нийжис хэмээх тэргүүтэн бол дистаралчлан бол одоо бол дистаралчлангаар нь дагжир готлох чинь журваа готлон тийм ээ. За одоо барчин таажууд бол бид нар тэгээд нэлээд хугацаа өнгөрсөн тааждын одоо номлох байдал нь бол эхлээд одоо шүнгээ готлоод тийм ээ одоо аль уг гарвал нь хаанаас юм бэ гэдгийг үзүүлээд тэн дээрээ бол журваа готлоод тэр готлсон журваан дээрээ бол ингээд шинжилэл одоо судлал хийх маягаар бол ингээд явдаг тийм ээ. За тэгэхээр бол даваа нь бол Майдрын гэгэний зохиосон ондогжинд бол анжаалаас гончигсүм. За дэлб донсолд бол бурхан, ном, хувраг гэсэн энэ гуравт бол ийм шүнгүүдээр бол хэмээх тэргүүтээ гэдэг нь бол ингээд одоо ингээд үүсэн байна тийм ээ. За тэгээд дэлб донсолтын хэсгийг нь бол өөрснөө уншаарай. За тэгээд юу гэж байна? Рембашин гэдэг нь яг одоо дистаралчлан таны маягаар тийм ээ. Санжаа, чой, гиндүн гэсэн энэ маягаар нь бол жанчин чирчин лажууд винцээ гэж. За жанчул сэмба чимбүү. Их бодис адва чирчин буюу тэрвжин паралду чимба. Бэлгийн одоо бэлгүүний брамид бол одоо оюуна одоо ингэ судалж суралцахын цагт цугла намчин нийт жоруур мижиддээ гэж. Цугла намчин нийт жоруур мижиддээ сүгнид яндагур жесу метон шэсүгжин доцог чөөж. За хэмээх тэргүүтээ энэ доцог чөөж. За энэ судрын үг юу гэсэн үг вэ гэдэг. Хойно одоо ингээд тааж одваад бол илүү дэдгэрэнгүй гарах бас тэр үед тийм ээ. Сүгнид яндагур жесу метон. Сүгнид яндагур жесу метон гэж байгаа үстэй. За сүг мэд даамид тиймэд ромид гэдэг тэргүүтээ шэрүүний бод гарсан шиг сүг яндаг урж исэн метон юм яндаг урж исэн метон хэмээх тэргүүтээ. За тэгээд умаар анжидвийн яс одоо бол гол явж байгаа учраас умаар анжидвийн яснд бол агжаала дондомжийн чадвар 60 тийм ээ. Сүг дон дамбар мэд гэсэн. За сүг яндаг урж исэн метон гэдэг нь бол умаар анжидвийн яснд сүг дон дамбар исэн метон метон гэдэг нь гэдэг нь бол үзэг харах гэсэн маягтай үг шүү дээ. Тэгэхээр энд бол одоо онж таньж мэдэх гэсэн маягаар ойлгох хэрэгтэй. Хэмээх тэргүүтээ за энэ судрын үг бол юу гэж байна? Санжаа гончиглоо домба интэй гэж. Санжаа гончиг буюу бурхан чухаг дээдэд бол одоо үзүүлсэн ийм одоо сургаал юм Энд дэла жавна яндагду дэншин гаггүй чидүүдэмбийн тоцыг юм бичээрэй гэж. За тэр санжаа гончиг буюу бурхан чухаг дээд бол авралын орон одоо үнэн одоо авралын орон муу юм гэдгээр бол дэншин гаггүй чидүү гэж Дэмбэр шимба үнэн гэж баримтлаад тэр дагуу бол одоо түүнд одоо шунах юм уу итгэж үнэмшээд ингээд одоо үнэн гэж баримталж байгаа Дэмбэр зэмбийн дэнзэн түүнийг одоо няцаахын тухайтад үзүүлсэн ийм судрын үг юм За сүг овуу ёд жээж авар мэжүр жээсүгжин доцог чөөжин чөө гончиглоо домба инде дэла товжир
Дэншин гавгийн чэдүү Дамбын доцыг юм. За чой гончиг гэдэг бол яах нь вэ? Аа. За энэ жоохон тодруулаад энэ санжаа гончиг бол жавна яндаг юмаа гэдгийг үзүүлэхийн тулд. Чой гончиг бол яах нь вэ? Ховжаа юмаа гэдэг тийм ээ. Ховжаа юмаа гэдгийг үзүүлэхийн тухайд Дэншин гавгийн чэдүү Дамбын доцыг юм биш. За жансан пагва лова чир мэдуга намлаа гэж. Жива мэба нийтүү жүгүр жаваа шээсвчин доцгож байж эндүн гончиглаа домбаинде дэла лам дүүвийн дог суу гэж. Лам дүүвийн дог буюу зам мөрийг бүтээх хувраг одоо чухаг дээд гэдэг бол зам мөрийг бүтээх нөхөр юм аа зүйлж байгаа ийм судрын үг аа. За тэгэхээр ханжаа бол жавна яндаг, чой гончиг бол товжаа юм, эндүн гончиг бол лам дүүвийн дог суу дэмбийн доцог юм аа гэж. Товчхондоо ийм маяг. За тэгээд хойно одоо ингээд хажиг аранлагын одоо юу бол илүү тодорхой гарнаа. За цааш нь гончиг сүмжийн тааж адвалаа гэж. За одоо тийм бооц тааж адв. Тэгэхээр өмнө нь бол журваа годоод нь тааж адваа гэж нэг нэгээр нь үзүүлж байгаа бол одоо сүүл рүүгээ тэгэхгүйгээр одоо тэр нь бол ойлгомжтой. Тэгэхээр нэг бүрчлэн болвол одоо яахгүй шүү дээ тийм ээ. За гончиг сүмжийн тааж адвалаа гэж. За чухаг дээд 3-ыг эцэстэн шинжилгээд бол шаналг гавгаа буюу бусдын ёсыг бол няцаах, аранлаг шавгаа буюу өөрийн ёсыг тавьсан ийм хоёр хэсгээс үүснэ гэж. Дамбууны хажиг. За нэгдүгээрт бол хажиг. Думажа ласугүй ёндон жад аранги ёндонду ёдвийн жавнаа санжаа гончигын цандаа гэж. За эхний хажиг бол гончиг сүмжийн цанд бол тавьж байна л да тийм ээ. Гончиг сүмжийн цанд бол эхлээд санжаа гончигын цанд. Санжаа гончиг буюу бурхан чухаг дээд гэж юу юм бэ гэхээр хажиг бол ийм маягаар тодорхойлж байгаа. Думажс. За тэгэхээр бид нар сая хэд хоног завсарласнаас биш бол орчин жидун дээр юуны цандыг бол үзсэн шүү дээ тийм ээ. Гончиг сүмийн цандыг бол үзэж үзсэн шүү дээ тийм ээ. За тэгээд донны тарчимбын жамна гэж нэг одоо байж болж байгаа. Думаж тэргүүтээ 8 одоо эрдэм. Думажсыг ёндон жадан дамбын жамнаа бол мөн санжаа гончгийн цанд тийм ээ. За тэгээд энэ 8 эрдэм нь бол сүүлийн 2 нь бол арандан шандан буюу одоо өөрийн бусдын тусыг одоо гэсэн ийм 2 хэсэг байгаа. Тэгэхээр бол энэ 8-ын сүүлийн 2 нь бол арандан шандан. Тэгэхээр эхний 6 нь бол сүүлийн 2-тоо багтах юм аа, хураагдана гэж орчин жидүүн дээр гарсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа бол донны тарчимбын жамнаа буюу 2 тус өөр болоод бусдын хоёулынгийнхэн тусыг эц чанд нь хүргэсэн авралын ормыг бол бүгдээд бухан чухагдээд гэж байна гэсэн тийм ээ. За нэг маяг. Нөгөөх нь бол думажсыг ёндон жадан дамжина бол санжаа гончгийн цандаа гэсэн тийм ээ. За гих маягтай. Тэгээд ёндон жад буюу тэр думажа тэргүүтээ 8 нь юу юм бэ гэхээр одоо санжаага бол тэр жүд ламаас бол иш татаад 8 гэрдмийн бол маш тодорхой үзүүлсэн байгаа шүү дээ тийм ээ. Думажшин хүнжистүү хэнжижинжи догмэнба жиндэн зэдэн нүүвэрдэн дони дэмбийн санжаа нийт жүд ламаа гэдэг байна. За энийг ингээд бид нар бол яриад өнгөрсөн. Хэрвээ санахгүй байгаа бол одоо хичээлээ нөхөж үзээд энэ тухай бол тодорхой байгаа. Тэр YouTube дээр бол хадгалагдсан байгаа шүү. Тэрийг иргэд үзээрэй. За тэгэхээр бол өмнө энэ тухай ингээд дэлгэрэнгүй энэ 8 эрдмийн тухай нэг үрчлэн ярьсан учраас тийм ээ. За думажа тэргүүтээ ёндон жад аранги ёндонду ёвийн гэж. Тэр 8 эрдэм бол өөрийн эрдэмд байгаа ийм авралын орныг бол санжаа гончиг эндаа гэж. Ингэж тодорхой санжаа гончиг. Санжаа гончиг. За самду медва ласугийн ёндон жаддан дамбын тэгчинжин намжин дэмбаа бол тэгчинжин чой гончгийн цагдаа гэж. За энэ чой гончиг гээгүй биш шүү. Хажиг бол юу гэж тэгчинжин чой гончиг. Их хөлгөний одоо ном чухаг дээд гэдэг бол самду медва. Тэгээд тэргүүтээ 8 эрдэм тэ тэгчингийн намжин дэмбаа бол хэлнэ гэж.
За ингэж тавьсан байна. За аранлаг болвол барчин юун дээр бол бид нар өмнө үзэхэд бол оглом гаарунгийн стувийн хагийн намжин дэм ба чоогончгийн цанд гэж тавьсан шүү дээ тийм ээ. Оглом буюу гогдон, намдан, гаарунгийн стува гэж энэ хоёрын аль нэг нь болж байгаа ийм хамаарагдах юм уу те. Нэг бол гогдонд хамаарагдах, нэг бол намданд хамаарагдах. Ийм одоо чойгонч бол ийм зүйлийг бол чойгонч гэж хэлнэ гэд за өмнө нь бол ярьсан байгаа. За энд бол самдумэ баласуугүй ёндон жадан дамбэ намжин дамба тэгчинжин чойгонч гэж таньдаа гэж. Энэ тухай бол энэ 8 эрдэм бол бас Жудламаас ич татаад бол тодорхой бас байгаа. За рэгдэлжин ёндон жаддан дамбын жалсраа пагва тэгчинжин гиндэн гончгийн цандаа гэж. За хажиг бол ингээд чойгонч те рэгдэлжин ёндон 8 эрдэмийн одоо дугаа төгс жалсраа пагва гэж шүү. Бол тэгчинжин гиндэн гонч. Тэгэхээр бол тун бас тэгэл тавьж байна тийм ээ. Жалсраа пагва гэхээр төвчин тонломоос дээш яригдана. Тэрийг бол тэгчинжин гиндэн гонч. Гэж. Аранлаг бол юу гэж тавьж байлаа? Рэгдэл гаарангүй ёндондон дамбын пагви гансаг гэж шүү дээ тийм ээ. Гиндэн гончиг. Тэгэхээр рэгдэл гаарангүй ёндондон дамбын пагви гансаг. Тэгэхээр хажгийг тавьж байгаагаар бол тэгмэнгийн гиндэн гончиг гэж байхгүй ч юм шиг ингэж харагдаж байна. Хүн тэгчингийн гиндэн гончиг гэж тавьсан байна шүү дээ танд тийм ээ. Аранлаг бол хажгаад цандаа тавихтаа тэгчингийн гиндэн гончиг, тэгмэнгийн гиндэн гончиг гэж ялгаагүйгээр хүн гиндэн гончиг гэж юу юм бэ гэдэг тийм үү? Иргэдэл гаарангүй ёндондон дамбын павгийн гансыг бол гиндэн гончиг юм а гэж аранлаг бол тавьж ийсэн. За тэрийг санаж байгаа баха гэж бодож байна. За дамбуу мэтэ вартаал гэдэг нь санжаа гончгийн цанид хажиг таны тавьсан думаажаал асуугүй ёндон жад арангийн ёндон дуу ёдвын жавнаа бол санжаа гончгийн цани сэрва мэтэдээ гэж. Цани сэрва мэтэ вартал тэгчин пагва сонжоодэ маян байгаа шиг таниддээ юм бээч. Тэгчин пагва бол тэгчин пагва гэдэг чинь бурхан болоогүй байгаа. Энэ тэгчин пагва бол сонжоодэ маян байгаа шиг. Санжаа гончиг бол биш. Харин таны тавьсан цаниддээ юм гэж. Танид бол болж гин гэж. Танд нь бол юу лээ? Думаажала хүн ёндон чад арангийн ёндон дуу ёдвын жавнаа бол мөн юм санжаа гончиг биш юм аа. Чама дээр таал гэдэг. Таниддээ юм бээч гэж. Таниддээ юм бартал думаажасыг ёндон жадвуудэ тэгчин пагви ёндон юм бээч. Дэртэл тэ санжаа пагви ёндон юм бээч. Аян маяг тийм ээ. Тэгэхээр бол урд нь шилжижсэн хажиг аранлаг хоёрын одоо энэ хоорондын нэг нь тавиад нэг нь одоо энэ тэр үзэл онолын одоо ницааж байгаа энэ байдлаас нь бол аранлаг өөрөө аль чиглэл рүүгээ бодоод байгаа нь бол илүү тодорхой болж идэг. Тэр бүгдийг бол сайн анзаарах хэрэгтэй шүү. Тэгэхээр бол чамаад эртэл энэ тэгчин пагви ёндон юм бичэр эртэл санжаа пагви ёндон юм. Энэ тал руу бодож штэ. Санжаа пагви ёндон юм янаад тэгчин пагви ёндон юм би чав гэж бодож штэ тийм ээ. Аранлаглаа бол чаваа байгаа. За Нява метеортаал гэж. Нява метеортл гэдэг нь чоогончгийн цан те самду медвалаас үгүй ёндон жадан дамбын тэгчинжин намжин дэм ба тэгчинжин чоогончгийн цанд тавьсан шүү дээ. Тэгчинжин чоогончиг. Зүгээр чоогончиг гэж тавиагүй. Тэгчингийн гэж тавьсан те. За тэгэхээр Нява метеортл мелон ондо масунгийн тэгчинжин тонлом дунгал чосоддэ самду медваас үг ёндон жадан мэдэн бичэрдэ гэж. Тэгээ гогдонжийн ёндонд мэдэн бичэр гэж. За тэгэхээр мелон ондо масунаа буюу анхнаасаа бол баг хөлөгний замаар эхэлж ороогүйгээр шууд их хөлөгний замаар ороод тэгчинжин тонлом товолж байгаа. За тэгээд яг нь дунгал чөсө тэ чөсө жишээ ши гэд өмнө гарсан шүү дээ тийм ээ. За санаж байгаа. За мелон ондо масунгийн тэгчин тонлом дунгал чөсөдөө самду медосог ёндон жаддан мэдэн бичэрдээ ягаад гэвэл эн чинь нөгөө урд нь баг хөлөгний зам өрөөр ороогүй. Янта даажимбын гомфон товлоогүй учраас анхнаасаа одоо игэл одоо юу гэдгийг нь одоо над чиг ч юм уу тийм ээ ингээд баг хөлөгний замаарч ороогүй их хөлөгний замаарч ороогүй байжгаад тэгээд зам мөрд орохдоо бол ингээд шууд их хөлөгний замаар орсон хүн бол одоо яах нь тэр үед бол одоо нисванисаа төвчээгүү даажимбын гомфон товлоогүй тийм ээ хатын үрээг бол олоогүй ийм байдалтай байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо хүний хувьд бол хамдуу мэдөө ёндон жадан мэдэн бичэрдээ тэгээ гогдонжийн ёндонд мэдэн бичэрдээ ийм дүйсүү гогдон матуу бичэр. Ягаад гэвэл гогдон товлоогүй. Гогдон матуу бичэр. Гогдон товлоогүй учраас энэ самдуу мэдвэ тэргүүтээ одоо 8 эрдэн бол түнд байхгүй. Мэдэн онд. Тэгэхээр таны энэ цанд
болохгүй байна гэж тийм ээ. Мелон ондо масуун тэгчинжин томлом дунгуйл чөсөд болохгүй байна гэж. Мачгүй мөн та ойлгомжтой. За сүмба метэ бартал санжаа пагва тэгчинжин гиндэн гончиг юм гэж. Сүмба метэ бартал гэдэг нь гиндэн гончгийн цань тийм. Гиндэн гончгийн цанд бол юу гэж тавилаа? Рэгдэлжин ёндон жадан дамбын жасраа пагва гэж тавьсан шүү дээ. Тэр бол болохгүй байна гэж. Таны тавьсан 3 дугаар цанд чинь бас таарахгүй байна. Ягаад гэвэл санжаа пагва тэгчинжин гиндэн гончиг юм. Ямбартал дэ тэгчин пагва юм бэ гэж. Хажиг болохоор зэрэг жасраа пагва гэж тавьсан шүү дээ. Тэгээ санжаа пагва ч үгүй жасраа пагва юм. Ямбартал иргэдэлжин юм биш ээ. Юу тэгчинжин гиндэн гончиг юм. Өөрийнх нь тавьсан цанд шүү дээ тийм ээ. Санжаа пагва ч үгүй тэгчинжин гондын гончиг юм биш. Ямбартал тэгчин пагва юм. Тэгчин пагва яна тэгчинжин гиндэн гончиг юм би чав бол таарч шүү дээ тийм ээ. Оноор. Дэ гиндэн гончиг маян бартал мөн юу гэж байна. Дэ гинд өөдөөс нь ярьж тэ. Дэ гиндэн гончиг маян барт санжаа пагва хэлж байгаа шүү дээ. Санжаа пагва ч үгүй гиндэн гончиг маян бартал тэ тэгчин даажинба юм бичэр чавдэ дэлбэр гиндүнла санжаа гончиг консу дугуйниж даажинба мадугба шээсүн бичэрна маачаа. Тэгээ гиндүн гэдэгт бол санжаа гончиг консу дугуйниж даажинба мадугба шээсүн. Тэгэхээр тэгчин пагвагаас бусдна гэсэн маягтай ойлгоод байхгүй юу? Тэр нь юу гэж байна? Арандаг бол чаваа мажва. Дэ гавдэр гончиг сүмжээ наана гиндүн гончигдуу ойсо мадын балагон бич гэж. Тэгэхээр дэлб донсол дугаа гиндүлээ санжаа гончиг консул дугаа нэж даажинба мадугва гэдэг чинь болвол юу гэж байна? Гончиг сүмжээ наана. Одоо энд үзүүлж байгаа гончиг сүмжээ наана гиндүн гончигдуу ойсон мадын балагон бич. Тэрнээс биш ер нь санжаа пагва болвол тэгшинжин гиндэн гончиг биш гэж хэлж байгаа гэсэн үг бол биш юм аа. Гав дээр гончиг сүм үзүүлж байгаа тэн дотроос гиндэн гончиг бол ойсон мадан балаа гомба юм аа. Тэр тэгж хэлсэн үг биш шүү гэж. Миний хэлж байгаа одоо энэ бол тийм ээ одоо энгийнээр хэлвэл энд ярьж байгаа энд хамаарагдахгүй маа. Ер нь бол биш гэсэн үг шүү. Энд тухайн тохиолдолд бол зарим зүйл мөн биш байх байдаг шүү. Тэрэн шиг л ингэж ялгаж өгсөн ийм хэлбэрээр айлтсан одоо үе байх нь вэ шүү дээ. Хэлбэр байгаа. Гиндүнла санжаа гончиг консу дугаа нийжээс аажимба мадугаа шээсэн бич на маачв гавдэр гончиг сүмжээ нана гиндүн гончигдун ойсон мадын балагон бич гавдэр гэж шүү. Яя саний сумбада метэ бартаа мөн саний сумбада метэ бартаа мелон ондо масангийн тэгчин тонлом дунгал чойсодлаа навын симбадэ долви ёндонд мэдэн бичтэй тэ говдонжи ёндонд мэдэн бич. Ойлгомж тийм ээ. Яг түрүүний нөгөө чоогончиг дээр ярьсан шиг мелон ондо масангийн тэгчин тонлом дунгал чойсодлаа навын симба гэдэг нь тэр бодгаалыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Данчуу симба бодсадвагийн хэлж байгаа. За тэгэхээр бол анханасаа бол юу яагаад урд нь бол баг хөлөгний замаар ороогүй шууд их хөлөгний зам мөрөөр ороод ингээ явж байгаа. Энэ жанчуусан ба бол долвын янданд мэдэн бичтэй гогдонжийн янданд мэдэн бичэр. Тэгээ гогдонжийн янданд мэдэн бичэрдээ тэгээ гогдон мату бэчэр гэж гэдэг шүү дээ санаа. За ян хажиг банчир лүвийн чөжинчэр мичэр шивэн гомбор самнаа. Гомбор самнаа. Дүнгийн чонхордон зүмба лүвийн чөжиндан мягаг намла дон домбын жав баянбын чавсар. За энэ 2 3 чим энд дугаарлаж өгөө. Нэг гээд энд тэгээд зүмби лүвийн чөж энэ дээр 2 гээд за мягаг гэдэг дээр 3 гээд. Ингээд за энд ийм 3 юм. Банчир лүвийн чойжинчэр мэчэр шэвийн за энэ шэвийн энэ дэлгүүд онцлын энэ хэсгийн энэ утгыг ингээд бодоод за энд юу үзүүлэх гэж байгаа гэдэг одоо энэ доор гарна. Тэгээд эндээс үндэслээд энэ дэлгүүд онцлог байгаагаас үндэслээд юу гэж ойлгож байна гэхээр хажиг юу гэж ойлгож байна. Дүнгийн чонхор зүмба лүвийн чойжин тийм ээ. Худал уурмаг ийм зүйлс гэсэн. Гүнзүүвийн чойнууд тийм ээ. Үннээсээ бүтээгүй хуурмаг.
За тэгээд мягаг ран шээжүүд да ранги гарч байгаа гашуудууд чөшин мэпэн тийм ээ ийм мягаг юм. За бид нар энэ гагва дүү одоо ярьсан тийм ээ олон ярьсан учраас тэгэл одоо мягаг гэж юу вэ гэдээ ярих шаардлага байна уу? Дүүрэн дээр үзсэн шүү дээ тийм ээ. За лүнгийн чохордон зөмбөлөвийн чойжонд мягаг намла дон домбын жав маянбын чавсар мягаг гэж өөрөө домбонид өөрөө мягаг шүү дээ домбонид хоосон чанар бол өөрөө мягаг юм. Мягаг гагжаа гагзам шүү дээ. Гагжаа гагва зам. Тэрнээс биш өөр зүйл бол одоо тэрний одоо далд утгандаач байдаг юм уу, дашрамд нь ч байдаг юм уу, өөр зүйл бол ингээд тэгэл урахгүй. Хоосон чанар гэдэг бол гагжаа гагва зам. Тийм зүйл. Тийм учраас мягаг гэж. За тэгэхээр энэ тэр тал руугаа зүгээр мягаг бол бомба медвач байж байна. Ондомбын жам аян бартал энэ төр бол нэг тийм бол буухгүй шүү дээ. Тэ бомба мяваач байж мягаг юм бартал. Тэ мягаг намла дондомбын жам аян би чавсарва тийм мягаг юм бартал тэгэхээр бол бас жоохон буухгүй гоос. Тэгэхээр энэ юу бодож байгаа вэ? Ямар сэдв ярьж байгаа вэ гэхээр жоохон болгоогоорой. За лүнгийн чохордон зумба лөвийн чөж мягаг намла дондомбын жав маянбын чавс сэрэг. За ингээд дондомбын жав маянбын чаваа гэж. За тэгэхээр энэ доор ярихаас нь илүү энэ юу ярих гэдэг нь тодорхой болно. Дамбуу мачаа бартаа. За лүнгийн чохор нэгдүгээр дамбуу гэдэг нь энэ нэгийн тоо тавьсан энэ нэгийг хэлж лүнгийн чохор тийм ээ ишийн одоо номын дүнгийн чонхор бол юу гэж байна? Дондомбын жав маянбын чав гэдэг нь бол буруу юм ба. Маянбын мачав артал санжаа ранжужис дүүвийн га мангай бэж. Санжаа ранжужис дүүвийн га мангай бэж. Санжаа ранжужис дүүвийн га бол яг нь дүнгийн чонхорын дүнгийн чонхорын дондомбын жав ин гэсэн санаа штэ тийм ээ. Дондомбын жав чи ин гэсэн. Санжаа ранжужис дүүвийн га. Санжаа за одоо га данжаа үзсэн учраас бол шууд ойлгоно үстэй. Санжаа ранжужис дүүвийн га. Санжаа ранжужис дүүвийн. Одоо тогмор зомбаабо санжаа тийм ээ. Тогмор зомбаабо санжаа рангийн сүмбийн га. Энэ бол яг та яг. За тэгээд сүм бадила олон янз байгаа шүү дээ тий. Шална сүнва, шинжилава янз байгаа шүү дээ тийм ээ. За санжаа ранжужис дүүвийн га мангай бэж. За нэвийн мачаа бартаа гэдэг нь ява гэдэг нь энэ зумба лүвийн чойж. За зумба энэ бодол хуурмаг гэсэн ийм хоёр үг байна тийм ээ. Зумба лүвийн чойж. За энэ дээр юу хэлж ийнэ гэхээр сүгүний за бурхны одоо дүрст хоёр лагшин зумба лүвийн чойж ин шин. Сүгү намбаны бол зумба лүвийн чойж ин гэж муу юм аа. Ин шин дондомбын жавжаан ин гэж. Тэр бурхны дүрст хоёр лагшин бодвол будал хуурмаг энэ зүйл бол муу юм аа. Будал хуурмаг гэдэгтэр ойлгогдох энэ тэр нэр томьёод хамаардаг. Тийм зүйл нь бол зумба лүвийн чойжин бол муу юм. Муу юм. Тэгтээ бас одоо дондомбын жавч бас муу юм аа гэж. Үнэмлэхүй авралч бас муу юм аа. Үнэмлэхүй авралч. За тэгэхээр энэ одоо энд ярьж байгаа энэ зумба лүвийн чойжин бурхны одоо дүрст хоёр лагшин бол зумба лүвийн чойжин гэж хэлж байгаа тэр бодол хуурмаг гэж байгаа чинь юуг ойлгож байгаа юм бэ гэдэг одоо энэ дамбуу дэртаал гэдэг нь зүгүүний зумба лүвийн чойжин ямбартал тэ дүжээ юм би. Дүжээ мөнх ус учраас. Мөнх ус гэдэг бас дүжээ хуран үл мөнх ус юм аа. Тийм утгаар нь зумба лүвийн чойжин гэж нэг ойлгож байгаа шүү. Нэг ойлгож байгаа. Мэрдэгва дүжээ учраас зумба лүвийн чойжин гэж байгаа нэг утга юм. За Дүмби мачаа бартаал гэдэг нь энэ мягаг гэдэг 3 дугаарх гэдэг нь 3-ын тоо тавь. Мягаг. Мачаа барт мягаг яна дондомбын жав маянби мачив гэсэн санаа шүү дээ тийм бэ. Юугаа бол ойлгож байгаа шүү дээ тийм ээ. За. Сүмбэ мачаа бартал овон нэгү мягаг ин шин гэж. Овон нэгү. Бурхны одоо мөн чанарын агшин болвол яг нь мягаг мөн бас дондомбын жавч бас муу юм аа. Үнэмлэхүй авралч бас муу юм. За одоо энэ түрүүний энд нэг орхисон энэ зумба лөө гэдгийг одоо хонарэ гэж.
сүгүний дондомбын жав маян бартаа. За хажиг өөдөөс хэлж тийм ээ. Сүгүний бол дондомбын жав биш юм а. Ягаад гэвэл дээний гүнзүүвийн жав юм биш. Тийм ээ. Гүнзүүвийн жав. Янгуух одоо үнэмлэхүй аврал биш. Янгуух аврал. Ягаад гэвэл дэртэл гүнзүүвийн гүү юм бичирнэ. Тэр мачаа гэнэ. Гүнзүүвийн гүү юм аа. За энэ дээр одоо ялгах ганц зарим нэг зүйлүүд бий. Сүгүү гэдэг бол дүрс лагшин. Бурхны дүрс лагшин, хувилгааны лагшин тийм ээ. Тэрийг хэлж байгаа дүрс лагшин. Аа сүгүү гэж. Сүгжингүү гэж бас байна тийм ээ. Одоо бурхны сүгжингүү, сүгүү гэдэг хоёр өөр ойлголт. Жишээ нь бурхан багшийн одоо өдрийн одоо хумсч байдаг юм уу, хуруунч байдаг юм уу? Одоо лагшингийнх нь шар үсэж байдаг юм уу? Шар усны нэг ширхэгч байдаг юм. Тэр бол сүгүү мөн үү гэвэл сүгүү биш тийм. Харин сүгжингүү юм аа. Сүгжингүү юм аа. Ингэж ялгах. Нэгдүгээр. Хоёрдугаар хажиг бол юу гэдэг сүгүүний дондомбын жав биш ээ. Ягаад гэвэл гүнзүүвийн жав юм. Ямбартал тэр гүнзүүвийн гүү юм би чинь тийм. Гүнзүүвийн гүү юм аа, гүнзүүвийн жав юм бэ. Бол жав биш ээ. Мачуу аа гэх. Аранлаг энэ тэр мачуу бол аранлагийн хариулт шүү дээ. Тэртэл шамдун сүгүү юм би чирна. Мачуу цансуу мачаа бартал гүнзүүвийн жав шэвийн гүнзүүвдэн. Гүнзүүвийн гүү шэвийн гүнзүүвний том мижиг бийж. За энийг тун сайхан тогтоогоод анхааралтай сайн авах тийм. Ийм одоо шүү. Гүнзүүвийн жав гэж байгаа гүнзүү тийм ээ. Янгуух аврал гэж байгаа тэр янгуух лагшин гэж хэлж байгаагийн янгуух хоёр бол хоёр өөр утгатай юм. Тэр энийг бол эндээс юу харагдж байна вэ гэхээр дээр одоо энэ хажиг бол одоо аранлагт энэ дагслаяад байгаа хажиг бол энэ хоёрыг ялгалыг бол ойлгоогүй ийм хажиг байгаа бол харагдана. Гүнзүүвийн жав шивийн гүнзүү, гүнзүүвийн гүү шивийн гүнзүү хоёрыг бол нэг л одоо гүнзүү нэг утгаараа л одоо ийм гүнзүү юм. Ингэж ойлгож байгаа ийм хажгийн ийм бодол дээрээс энэ хажиг ийм байгаа бол ойлгох. Тэгэхээр аранлаг бол тэрийг нь бол ялгаж өгч. Таны одоо тэр гүнзүүвийн жав шивэн гүнзүү, гүнзүүвийн гүү шивэн гүнзүү хоёр нэг утгатай биш юм аа. Тэртэл ама овуу найзуудлаа намжин додоо тар матуг бала жид. Эхнийх нь бол говийн найз. Гүнзүүвийн жав шивэн гүнзүү болвол тийм ээ. Эхнийх нь бол амаа гэдэг нь өмнөх нь гэдэг нь бол энэ гүнзүүвийн жав шивэн гүнзүү болвол говийн найз. Жинхэнэ бодит байдал оршихуй. Оршихуйд бол говийн найзуудаа мөн чанартай гэсэн тийм. Яг бодит байдал дээрээ намжийн додоо тар матуг балаж гэдэг нь тэр зам мөрийг бол эцэс чандад нь хүргээгүйг хэлж байгаамаа. Хүргээгүйг хэлж байгаа. Гүнзүүвийн жав. Энгийнээр хэлэх юм бол одоо ингээд бурхан болох энэ зам мөрөөр ороод ингээд явж байгаа одоо ийм бодгаал бай гэж бодъё. Тийм ээ. Одоо нэг бодгаал бай гэж бодъё л доо. Тэр бол одоо ингээд тэгчин цоглом, жорлом, тонлон, гомлом тэгээ мялуулам одоо товлж иж хүн болох хэрэгтэй. Тэгтэл бол одоо тэгчин тонлом товлцсон бай. Тэгчин тонлом товлсон. Тэр тэгчин тонлом товлцсон одоо гиндэн гончиг болсон. Тэгчинжийн гиндэн гончиг болсон. Энэ бодгаал бол бидний авралын орон мөн үү гэвэл Гэхдээ бол үнэмлэхгүй авралын орон биш. Гүнзүүвийн жав юм аа. Гүнзүү янгуух одоо аврал. Яагаад юм бэ гэхээр тэр бол нөгөө одоо бурхан болж тэр одоо юу гэх юм бэ? Эрдэн бүгдийг төгсгөж дэм бүгдийг барах тэр одоо зам мөрөө бол эцэс чамд нь хүргээгүй байгаа. Тэр зорчих зам нь дуусаагүй байгаа. Тэр эцэст нь хүрээгүй байгаа. Тийм учраас гүнзүүвийн жав гэж хэлж байгаа. Гүнзүүвийн жав шивийн гүнзүү бол говийн найзлаа. Бодит байдал дээр дамжийн додоо тар матуг балаж. Энийг бол ингэж гүнзүүвийн жав. За чимаа гэдэг нь
Гүнзүвийн гүү шивэн гүнзүү. Янгуух лагшин гэдгагийн янгуух бол чима дүлжээ ойсуу нангаалаа жидвэж. Энэ бол шал өөр. Гүнзүвийн нав. Угаасаа сүггүй бол тийм шүү дээ, тийм ээ. Чима дүлжээ лангаас. Тэр янгуух лагшин гэдгагийн янгуух чинь ямар утгаар хэлж байгаа юм бэ гэхээр шавнартаа бодтойгоор үзэгддэг учраас би лагшин нь би лагшингийнх нь дүрс өнгө хэлбэр нь бол шавнарт бодтойгоор үзэгддэг ийм одоо лагшин учраас янгуух лагшин. Гүнзүүгийн гүг. Тэгэхээр бодисодоо нар бол шанданду зогжинла мигва гэж байна шүү дээ. Бусдын тусын тулд бол бурхны хутгийг зорж. Тэр бурхны хутаг дотор нь бол одоо гүү сүм байгаа шүү дээ. Гурван лагшин байна. Тэр гурван лагшин дотроос бодисодоо нар бол хамгийн хэрэгтэй одоо өсөл мөрөөдөл нь болсон тэр лагшин нь бол сүггүй юм аа. Сүггүй. Дүрс лагшин. Яагаад дүрс лагшин бодисодоо нар тийм их чухал хэрэгтэй байгаа юм бэ гэхээр амьтны тусыг хийхэд тэрэнд бодтойгоор үзэгддэг лагшин нь бол дүрс лагшин. Тэгэхээр бодисодоо бол амьтны тусын тулд бол одоо өөрийн эрх байхгүй, нэгүүлсэнгүй эрхээр маш одоо инэрэнгүй сэтгэлээр амьтны тусыг хийх, зовлонгоос нь гэтлэх ийм одоо чин сэтгэл байгаа учраас тэр амьтанд бодтойгоор тусалдаг тэр бурхны лагшин нь бол тэдний хамгийн чухал одоо нэн тэргүүний одоо зориг зоригдол болсон, зоригдлын орон болсон лагшин нь бол сүггүй байдаг. Тэр нь яагаад гэвэл одоо бие лагшин нь бол шавнырын одоо нүдэнд ингээ бодтойгоор харагдаж идэг. Дуу авиаг нь бол шавнар чихээрээ бодтойгоор сонсож ийм одоо бодтой лагшин. Учраас тэр утгаар нь гүнзүүвийн гүү гэж дүлжаалаа ойсуу нангаалаж. Тэгэхээр бол одоо бидний багш одоо Домбо Шагжа Түва Шагжа Муни хон болвол хуйлгаан лагш тийм ээ. Бурхны хуйлгаан лагш. Үнэ шүү дээ. Одоо 2500 гаруй жилийн өмнө Замбүтэд галарсан одоо бурхан бурхны мэд. Шагжа Муни бурхан бол сайн цагийн одоо мянган бурхны дөрөвдүгээр Шагжа Муни бурхан. Хуйлгаан лагшин юм. Сүггүй юм а. Дүрс лагшин морилон ирсэн юм а. Замбүтэд. Тэр нь бол гүнзүүгийн гүүн юм а. Янгуух лагш. Яагаад гэвэл дүлжаалаа ойсоо наваа юм ээж. Дүлжаалаа ойсоо нав ээж. Дүлжаалаа ойсоо наваалаж. Тийм учраас гүнзүүгийн гүү юм. Тэгэхээр гүнзүүгийн жав шивийн гүнзүү, гүнзүүгийн гүү шивийн гүнзүү хоёр бол хоёр ийм ялгаатай юм шүү. За энэ өдөр энийг бол тийм ээ. Энийг ялгахгүй бол одоо тэр саяны одоо дээрх хажиг одоо энийгээ ойлгоод саяны дээрх одоо хажиг харанлагт тагсал хайсныг одоо ингээд харах юм бол яг л одоо энэ хоёргаагүй бол одоо ийм асуудал гэж энэ дахин шүн ч юм уу гэдэг бол нэг удаа хөтлүүлээд нэг удаа яриулаад байхгүй ингээд дахин шинээр олон зүйл мэдж авч. Одоо би өөр дөрөө ч гэсэн одоо ч гэсэн суралцж чинь дахин ингээд үз. Тэгээ одоо ингээд сайхан болоод та бүхтэй ингээд очиход бол ий ч гэсэн бас ингээд урд нь ерөөсөө анзаараагүй ойлгоогүй байсан. Маш их мэдэж авсан. Тийм учраас бол дахин дээрээ арай ахлах одоо юу одоо доод зэндааны энэ чухал. Тэгээд бол энэ шүнгүүдээ зэрэгцүүлэн тавьж байгаа тийм ээ. Одоо дийлэг донсгол, ондогжин, харчин жидэн таажид, осол гажид нингийн норвуу. За тэгээд намшид нимбууж, тэгшид сэрпрэн гол энэ шүнгүүд байна шүү. За тэгээд одоо энэ манай нөгөө Балдан сорж намын одоо Монгол номын 2 ном байна тийм ээ. За тэгээд номнуудаа ингээд зэрэгцүүл тавьж агаад харалдаа одоо энэ намшгууд дээр ингээд унших юм бол бүрч одоо нэгэнд нь байхгүй нөгөөд за цааш нь хаяа дэний дом мижиг буртаал саяны дээрх хоёр одоо гүнзүүгийн жав шивийн гүнзүү гүнзүүгийн гүү шивийн гүнзүү болоод дахин өөр одоо баталгааны өгөхөд дэний дом мижиг бүр нэг утгатай биш юм аа. Дондомбын жав шивийн дондомдон дондомбын гүү шивийн дондомны дом мижиг мөн адил. Үнэмлэхгүй одоо аврал гэж байгаа. Үнэмлэхгүй аврал гэдгийн үнэмлэхгүй
үнэмлэхүй лагшин гэдгийн үнэмлэхүй хоёр мөн адил бол нэг утгатай биш юм аа. Эртэл намаа овийн найзадлаа намжинд одоо тартуг балажид чима дүлжала ойсу менан балажид бичэр. А менан балажид бичэр. Яг эсэргээрээ дондомбын жав шивэн дондон болвол юу хэлж байгаа вэ гэхээр бодит байдал дээрээ зам мөрийг бол эцс чанд нь хүргэснийг үнэмлэхүй аврал гэж хэлж байгаа. Үнэмлэхүй аврал. Одоо ингээд их хүлэгний замаар ороод тэгээд одоо тэгчин мелулам товлоод эцс чанд нь хүргээд барайв товлсон болвол одоо бодит байдал тийм ээ говийн найзуудлаа гэдэг чтэй үг байгаа шүү. Говийн найзуудлаа тийм байх юм бол энийг дондомбын жав гэж. Дондомбын гүү гэж байгаа тэр үнэмлэхүй лагшин гэж байгаа нь бол яг нь дүлжалан ойсон менан балаж. Дүлжалан ойсон менан шавнарт бол бодитоогоор үзэгддэггүй ийм лагшингийн бол үнэмлэхүй лагшин гэж. Тэр одоо бурхны одоо бэлэг бэлгүүн тийм ээ. Түүний одоо оюун ухаан түүний дээрх одоо хоосон чанар. Мөн чанарын лагшин тэргүүтээ раншин намдаг гэж харж бүрийн овон нэгүн. Тэр бол одоо мөн бурхны одоо оюун ухаан бэлгүүн тэр бол одоо шавнарт бодитоогоор үзэхгүй шүү дээ. Тэр одоо лагшингийн бол үнэмлэхүй лагшин. Тэгээ тэр нь бол одоо юу гэдэг юм. Сайн муу гэдэг утгаар биш шүү. Тэр нь бурхны энэ лагшин илүү тэр нь одоо дутуу эннээсээ одоо чин чадал багтаач гэдэг юм уу. Тэр ерөөсөө утга биш. Зүгээр шавнарт бодитоогоор үзэгддэггүй гэсэн ийм л ялгал гаргаж тийм ээ. Чима дүлжал онгойсу менан балаж гэж. Ян хоноор ламбра зумба левин чөжи ямбартал ламбра дүжээ юм бич. За. За тэгээ одоо тэгэхээр нөгөө юу гэж байна? Зумба левин чөжин гэсэн шүү дээ тийм ээ. Зумба левин чөжи юм гэсэн. За энэ зумба гэдэг чинь бол ийм маягаар ямаа гэсэн чинь одоо өөдөөс асуулт. Түгвэл хажиг өөдөөс одоо асуулт асуу. Түрүүний тайлбар дээрээс. Үүлийн үр гэдэг чинь тэгвэл хуурмаг юм уу? Хуурмаг юм уу? Амбраа дүжээ юм бич. Түрүүнд бурхны лагшин тэр мөнх ус учраас зумба левин чөжийн дондомбын жавч бас мөн юм а гэсэн шүү дээ тийм ээ. Бодол хуурмаг ийм чойжин мөн юм мөн амбраа юу шээ дондомбын жавч бас мөн юм а гэж гарсан шүү дээ. Тэгэхээр түгэнгүүт дүжээ яна зумба левин чөжийн юм би чаа батал. Тэгвэл амбраа чөжин зумба левин чөжийн ямбартал дүжээ юм бэж. Дакхаа. Харлагч тэгээд дакхайлгэн шүү дээ. Чава гондууд диксэр гэж тийм ээ. Чава гондууд чава бол дээр хайлгцсан байгаа шүү дээ. Яг л тэр дагуу нь. Энэ бас амаргүй байгааз гоё таксл хийж байгааз амбра чөж зумба левин чөж ямбартал дүжээ юм бэж. Дакхаа гэдэг чава гондуудыг дэни мэдсүн бартаал. Харанлаг одоо ялгаа өгч ялгаж. Энэ хоёр ч юм бол бас өөр юм аа. Өөр мэдсүн ламбра дэнзүн жөдвийн дэнзүн сүгүү дэнзүн жөдвийн дэнзүн одоо мижиг баямаа гэж. За мөн адил. Үүлийн үр худал үнэн худал гэдгийн үнэн худал. Дүрс лагшин үнэн худал гэж шинжилж ярьж байгаа үнэн худал хоёр чинь хоёр өөр утгатай юм байна шүү гэж. Мөн адилхан ялгаж өгч. За эхнийх нь юу гэж хэлнэ? Намаа буюу ламбра дэнзүн жөдвийн дэнзүн. Энэ бол говийн найзууд имэнлаж. Говийн найзууд. Үүлийн үр үнэн худал гэдгийн үнэн худал чинь юу хэлж байгаа юм бэ гэхээр бодит байдал оршихуйд таарч гинүү таарахгүй юу мөн үү биш үү гэдгийг тэр утгаараа хэлж байгаа үнэн худал гэдэг нь бол тэрнийг хэлж байгаа. Тэгэхээр муу үйл хийгээд түүний үр дагаварт нь зовлон гарах гэсэн. Бодит байдал дээр. Сайн үйл хийхээр тэрнийхэн яг тэр одоо үйл нь яг тэр сайн үйл хийсний үр дагавар нь боловсроод амар амгалан бодит байдал дээр гарч ийн үгүй юу гэдэг чинь л асуу. Хэрвээ гарч ивэл үнэн. Бодит байдал дээр байж ивэл говийн найзууд. Түүнээс биш одоо сайн үйл хийвэл амар амгалан гарнаа. Муу үйл хийвэл өөрөө зовлон идэлнэ гэж байгаа чинь
бодит байдал дээр тийм биш бол хуурмаг үсттэй, худлаа үсттэй тийм ээ. Тэр одоо ертөнцийн үнэн худлын одоо жишгтэл яг адилхан шүү дээ бодит байдал дээр гарч ийн үгүй тийм ээ. Өнөөдөр одоо 8 цаг 30 минутаас би хичээл орно гэж хэлээд бодит байдал дээр ороогүй бол яах нь вэ? Хэлсэн маань бодит байдалтайгаа таарсангүй. Тэгэхээр худал гэдэг тийм худлаа ярьсан. Таарсан. А хэрвээ миний хэлсэн бодит байдалтайгаа таарч ивэл үнэн гэдэг. Яг түүнтэй адилхан амбрэ дэнзүн үүлийн үр үнэн худал гэдэг чинь бодит байдал дээр тэр үр дагавар нь ямар байна тэрүүгээр л одоо жишнэ. Тэрнтэйгээ та бодит байдалтайгаа таарч ивэл үнэн, таахгүй бол худал. Тэгэхээр үүлийн үрийн худал үнэн гэдэг тэр худал үнэн бол бодит байдал дээрээ тарч ийн үгүй юу гэдгээр ярьж байгаамаа. А одоо дараагийнх нь тэр дүрс лагшин үнэн худал гэж байгаа. Тэр дүрс лагшин үнэн худал гэдгийн үнэн худал бол юу гэж? Дембанилажид хоёр үнэн дээр яригдж байгаа зүйл. Дондом демба, гүнзүв демба. Үнэмлэхүй үнэн, янгуух үнэн мөн үү биш үү гэдэг. Үнэмлэхүй үнэн болж байгааг нь юу хүү? Үнэн гэж хэлж байгаа. А янгуух үнэн болж байгааг нь зумба буюу хуурмаг гэж хэлж байгаа. Хуурмаг. Хуурмаг. Тэгэхээр энэ бол яг уу гэхээр за энэ дээр хоёр янзын ойлголт байгаа шүү дээ. Тийм ээ, хоёр янзын ойлголт. Дон дом демба гэж байна тийм. А пагийн нямшиг ишээгийн ор тийм. Демба. Дон дамба болсон үнэмлэхүй дээд болсон пагийн нямшиг ишээ түүний хувьд үнэн байгаа учраас дондом демба гэж хэлсэн маа гэд нэр томьёог нь бол тайлбарлаж ирсэн шүү дээ. Яг түүн шиг нэг талаасаа. Нөгөө талаасаа гэх юм бол одоо жишээ нь ертөнцийн одоо нүдэнд харагдж байгаа одоо энэ гадна талын зүйлс бол одоо ширээ сандлаас ахуулаад энэ бүх зүйл бол яг вэ? Энэ бүх зүйл бол янгуух нь. Янгуух нь. Тийм учраас хуурмаг гэж. Нэг талаасаа бол бидний одоо төсөөлж байгаа ширээ сандал өөрийнх нь мөн чанар оршихгүй, жинхэнэ оршихгүй бодит байдал нь миний төсөөлж исэн нөгөө ширээний оршихгүй хоёр хоорондоо зөрчиж байгаа. За ширээ байгаа юу? Байгаа. Яаж байгаа юм бэ гэхээр миний төсөөлж байгаа яг одоо мөн чанар өөрийнх нь бодит байдал гадна талын тэр бодит байдал дээр ширээ байж байгаа оршигүй хоёр миний төсөөснөөс зөрчиж байгаа учраас гүнзүү дэм байна. Ангуух үний юм. Үнэмлэхүй биш байна. Нэг талаас. Тэгэхээр дүрс лагшин үнэн худал гэж байгаа чинь бол энэ янгуух үнэн үнэмлэхүй үнэн гэдэг. Ярьж байгаа ийм үнэн худал. Тэгээ таарч гэнэ үгүй юу гэдгээр нь үнэн худал ярьж. Дэмба зүмба гэдэг байгаа шүү дээ. Дэнзүнний дом мижиг ба гэдэг. Дэнзүн гэдэг нь үнэн худал. Үүлийн үр үнэн худлын үнэн худал бол бодит байдал дээр ямар байгаа. Тэгэхээр хоёр шал өмнөө ийм утгаар ярьж штэ тийм ээ. Чама ши дембанила жидвэж. Чама гэдэг нь сүгүү дэнзүн жодвийн дэнзүн болвол ши дембанила жидваа юм. Тэдэр майна хэрвээ тийм биш болвол таны дээрх маягаар биш болвол шидүүна лаймбра демба маян говор тал төжи хайлан тад бичэр. Хэрвээ тийм биш бол лаймбра демба маян болох гэдэг тийм ээ. Үүлийн үр бол үнэн биш болох хэрэгтэй болно. Төжи хайлан тад бичэр. Таны хэлж байгаа. Дэна бүлтүм сурангуалаа дэна ларж яваач ээж. Сахил санваараа сахиад тэн дээрээ тулгуурлаад түүний үр дагаварт нь бол тэнгэр төрдөг. Тэнгэр төрнөө гэсэн. За энэ болвол яах нь вэ? Тэртэл дийчэр дэна дээж хожин лаймбра демба юм бортол чод лаймбра демба юм бичээ. Тэртэл чод жумбра демба юм. Тэртэл чод жумбра милуа юм бичээ. Мадуна тэртэл дэмбрэл милуа юм бичэрдээ дэмбрэл луа мева юм бичэр. Над тийм мадуг бис лаймбра дэн демба маян шавасог одоо сарвун дам нам ройгова жун гэж. За тэгэхээр бол саяны тэр үүлийн үр худал хуурмаг үнэн юм уу худлаа юм уу гэдэг чинь бол бодит байдал дээр үнэн худлааг ингээд тавьж ярина гэсэн тийм ээ. За тэгэхээр дахил санваар дахих нь бол ямар хэрэгтэй вэ гэхээр тэр гол одоо юу нь бол яах вэ?
сайн заяа санвар ангараг мууар юмдаа үнэнч тэрнийгээ бол одоо зөрчилгүй одоо ингэж гэх юм бол сайн заяан төрнө гэж. За тэрний нэг нь бол одоо тэнгэр төрөх, хүнд төрөх, асрын одоо ми ламаын та ийм одоо төрөл авах. Дээч хожин дэртэл дээж тэ. Тэгэж ламбра демба юм бордо ч ламбра демба юм биш. Тэгэхээр бол энэ хүн барилга мэлва юм биш тэ дэмбэрэл дууа юм биш. Найд энэ мадуг биш гэж. За энэ одоо ансыг бол анс нугуудыг ис мэдснээр бол ламбра дэн тэ демба маян гэх тийм ээ. Үүлийн үр үнэн гэх, үнэн биш гэх тэргүүтэн бол одоо яах нь одоо сарвуун дам нам брайговооч оо тэгээ андуурч энийг одоо энэ буруу зүрүү ярих юм гарна шүү гэсэн тийм ээ. Браво. Хово тово гава шиг сарвуун янла мегавис амбун чогод илонла шинин гэмбо амдон топ жежаваны нямгао гэж. Австрийн холбосон шүү тийм ээ. За дахин яруудад болцуулцгаа. За цааш нь хажиг чой гончоглоо үнзүүмийн чой гончогдон дон домбын чой гончиг гэж хоёр ялгах юм бол буруу юм аа. Хажиг бол юу гэж байна? Ном жухуг дээдийг янгуух үнэмлэхгүй ингэж хоёр ялгаад хажиг бол. Тэгэхээр аранлаг юу гэж байна? Чой гончоглоо үнзүүмийн чой гончиг дон домбын чой гончиг. Ингэж хоёр ялгах юм бол буруу юм аа гэж. Этэдээ гэж. Дэн давын таны тадвар gaashин. За энэ одоо таны тавьсан шиг ийм нэр томьёо бол тавихад бол бас нэгдүгээрт бол хэцүү юм аа гэж. Хичээлтэй байна гэж тийм ээ. Үнзүүгийн чойгонч, дондомбын чойгонч юу гэх. Одоо тийм нэр томьёо бол таарна гэхэд бол хэцүү байна. Хэрвээ таарлаа гэж бодоход хэрвээ шүү. Хэрвээ үнзүүгийн чойгонч дондомбын тийм янгуух үнэмлэхгүй ном чухаг дээд гэж ингэж байдаг гэж бод. Ийм нэр томьёо болно гэж бодоход чи юу гэсэн үг болох юм бэ гэхээр дар дагвын тана дар дагвын чойгончиг яна үнзүүгийн чойгончиг ин гой бис чойгончиг дагвавар жуггүй. Тэгэхээр янгуух гэдэг нь янгуух одоо ном жухаг дээд гэдэг чинь болвол яах нь жухаг дээд гэсэн янгуух гэдэг талаасаа бол янгуух үнэмлэхүү гэдээ ялгахчаар янгуух гэдэг нь чухаг дээд гэсэн тийм дээд гэсэн нэр зүүсэн болох гэдэг шүү дээ. Янгуух юм чинь нэг нь үнэмлэхүү юм бол нөгөөх нь үнэмлэхүү биш бол таар. Үнэмлэхүү биш юм чинь тэр чинь дээд биш бол таар. Тэгэхээр яг уу нэр томьёо зүүсэн. Тэгвэл тэгж нэрлэлцэн болж таарах гэдэг. Тэр гүнзүүгийн чойгончиг маян бортол. Чойгончиг дагваава буюу жинхэнэ одоо оригинал ориг гэж ярьдаг шүү дээ. Ориг одоо тэр чойгончиг. Тийм гэсэн үг таарах гэдэг. Гүнзүү янгуух юм чинь. Тэгэхээр энэ одоо банчин их чааны нэг онцлог байгаа нь одоо ингээд манай одоо их чааны одоо үнэхээр одоо зарилгын ачт банчин сономд агуулгын одоо энэ айлтгах энэ хэв маяг нь бол иймэрхүү. Одоо энэ та нар энэ таны хажиг гаргалж байгаа гэдэг нь яа мэдээдээ дэм давын таны тадваргаашин тадна дар дагвын чойгончиг яна үнзүүгийн чойгончиг ёнгойвис чойгончиг дагвавар жоггойвичэр шууд ингээд тулгачдаг. Тэгэхээр энэ яаж ингэж ирж гинэ гэдгийг нь бол жоохон бодох хэрэгтэй. Одоо нэг жоохон ингээд тойрог нь олох хэрэгтэй юм уу да тий. Тойрог нь шууд ингээ харах дээр ч одоо ямар хамааралтай юм шиг бодогдохоор шиг. Тэгээ бол энэ яаж вэ гэх. Тэгэхээр янгуух үнэмлэхүү гэд ялгачих юм бол нэг нь жинхэнэ нэг нь одоо жинхэнэ биш гэх шиг л юм санаа бол таарна үстэй. Тэгэхээр тэр чинь зүгээр л нэр зүүц юм. Ийм утган дээр ингээ бууж ирж штэ тийм ээ ингээд одоо нэг гороо жавлаад ингээ гороо хийгээд ирэхээр ийм маягаар баггүй юу. Аян ончиг юм бэ тэгээ чогончиг дагвавар жоггой гэж. Дагвавар жоггой юм бол тэг гүнзүүгийн чогончиг. Дондомба маян би чи. Хаа мажиг гэх юм бол тэгэд гүнзүүва энд дондомба энд дондомби чогончиг энд гүнзүүва энд тэг дагвавала жидва маян бортол. Мөнөба цани бала тэг чогончиг цани бала
Дон домбын чоо гончиг сэрва маян бартал. Ингээд дагсал үргэлжлэх гэдэг шүү дээ. Ийм хэрвээ тэх юм бол чамаа маж гэх юм бол тийм дагсал хийх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд цаниба, дөн онеба. Тэгэл дон домбын чоо гончиг сэрва маян бартал. Харин гончиг шивийн минь дагва гэх юм уу. Овийн найзуудлаа чоо гончиг маян бала гүнзүүгийн чоо гончиг сэрва маян бартал. Ийм маягаар л гадаа юм болоо л гэж харагдаа тийм ээ. За. Ян хажиг гиндүн гончиглаа гүнзүвдэн дондомбын гиндүн гончигны сүжээнэ гэж. Мөн одоо хувраг одоо чухаг дээдэд бас янгуух үнэмлэхгүй хувраг чухаг дээд гэж хоёр ялгах юм болвол тэгмэн багваина мамаадан тэгчв багваина чимада юм бин чавсэрваа юм тэтэдээ гэж. За янгуух үнэмлэхгүй одоо хувраг чухаг дээд гэж ингэж ялгаад тэгээ тэрэн дээрээ гүнзүвийн гиндүн гончиг гэдэг дээрээ баг хөлгөний одоо баг хөлгөний хотогтуудыг үнэмлэхгүй гиндүн гончиг гэдэг дээр их хөлгөний одоо хотогтуудыг тавина гэж гэх юм бол бас таарахгүй гэж харамлаг мэдээдээ гэдэг чавсарва мэдээдээ гэж тийм ээ мэдээдээ ян таны татвар гав энэ ч гэсэн бас ийм нэр томьёо тавихад бол одоо хэцүү байна бол тийм хүүхдээ харагдана гэж хэрвээ болно гэж үзэхэд жансамдан са дамбууа дондомбын гиндүн гончигдуу мэрэг бич. За жансан са дамбууа буюу тийм ээ нэгдүгээр газрын бодисодоо буюу жансан са дамбууа тийм ээ нэгдүгээр газрын бодисодоо тэг чин тонлом товлсон. Энэ одоо бодисодоо нар бол дондомбын гиндүн гончиг гэж бол тавьж болохгүй болох гээд байна. Таны харвал үнэмлэхүү янгуух гэж тавих. Ягд мэрэг бичэр мадуна дагмад өгвөл оноо тэгээ дондомбын янчуу сэмба имби жумцэнжис дондомбын гиндүн гончигдуу сон ордог. За хэрвээ ойлгож байна. Жансам саа дамбууад дондомбын гиндүн гончигдуу мэрэг бичэр. Мэрэгва даамаад гэх юм бол тэгээ таарна гэх юм бол тэгвэл таны хаар тэгээ дондомбын жанчуу сэмба имби жумцэнжис тэгээ үнэмлэхүй бодисодоо мөн гэдэг учир шалтгааны үндсэн дээр та дондомбын гиндүн гончиг гэж хэлж байгаа мó гэж. Тийм бол таарах уу гэж. Тийм ээ дондомбын гиндүн гончигдуу сон артал. Мадуба дийч. Тэна дондомбын гиндүн гончиг живэн дондомдэ дондом сэмжидлаа жид ригвэртэл дөдвичэр. Тэна дондомбын гончиг сүм шивэн дондомдэ дэла жид ригвэртэл. За дондомбын гиндүн гончиг гэдэг байгаа чинь дондом сэмжид байгаа үгүүгээр нь хэмжих гээд байгаа мó гэж. Таны хаар. Ажиг таны хаар үнэмлэхүй одоо бодисодоо гэдэг чинь үнэмлэхүй бодис сэтгэл байгаа учраас дондом сэмжид гүнзүв сэмжид гээд сэмжид дээр хоёр гарсан тийм ээ. За гүнзүв сэмжид гэдэг нь бол амьтныг өрөвдөж хайрлах сэтгэлээр бурхны хотгийг олж одоо зовлонгоос нь битгий гэсэн энэ сэтгэл бол одоо гүнзүв жанчуу. Дондом жанчуу сэмжид гэдэг бол хоосон чанарыг онсон тэр байдлыг хэл. Хоосон чанарыг. Гэхдээ энэ төдийгөөр хязгаарлагдах. Хоосон чанар бол тэгмэн гансагч хоосон чанар бол тоглох бол байгаа. Тэгээ тэдэнд бол дондом жанчив сэмжид байхгүй. Дондом жанчив сэмжид гэдэг чинь юу хэлж байгаа гэхээр бодисатын сэтгэлээр эзлэгдсэн хоосон чанарыг онсон бэлгүүнийг хэл. Жанчивгийн сэмжид симба. Бодисатын сэтгэлээр эзлэгдсэн ийм хоосон чанарыг таньж мэдсэн бэлгүүнийг бол дондом сэмжид гэж байгаа шүү. Түүнээс биш хоосон чанарыг онсон бэлгүүн төдийг бол дондом сэмжид гэж хэлэхгүй. За тэгэхээр тэр сэмждээр эзлэгдэхгүй нь яаж одоо мөсцэн масан гэдэг нь бол өмнө нь зөндөө ялгаж ярьсан тийм ээ. Бодисатын сэтгэлийг өмнө нь одоо хүчтэй хатуу бясалгаад тэр бясалгалаасаа босоод хоосон чанарыг онохдогоо зэрэг тэр нөгөө төрөүний хүчтэй бясалгаж исэн хоосон чанарын одоо тэр жишээ бодисатын сэтгэлийнхэн тэр бол ааг нь бол байж байна. Ер нь мохоогүй. Одоо өтөн аагтай цай гэдэг шиг тийм ээ. Нэг ааг нь бол ингэ байж байна. Түүний нэг жишээ бол би өмнө нь одоо урд хичээл дээр бас нэг ярьж байсан тийм ээ. Одоо хүүгээ алдсан одоо их хүний сэтгэл бол одоо хүн одоо хэцүү хүнд зовлон шаналлтай байна.
За тэгээд тэр их болвол одоо хүүгээ алдснаас хойш одоо ингээд нутаглуулад зан үлийн хийгээ оршуулад одоо хэдийн хугацаа өнгөрсөн ч гэсэн болвол тэр их болвол одоо хоол идчихсэн ч одоо ажил төрлөө хийжсэн ч аж ахуйгаа одоо ингээд явж исэн ч болвол яах нь вэ? Тэр хүүгээ алдсан тэр инлэл шанал бол хэдий ч ингээ байж л тий. Тэр нэг дотор болвол одоо тэр нэг шаналсан одоо тэр одоо хүүгээ алдсны одоо тэр гашуудл болвол хоолоо идчихсэн ч л одоо байж байдаг. Тэгэхээр тэрийг юу гэж хэлж байгаа гэхээр тэр одоо инлэл шаналлын тэр бол эзлэгдсэн. Энэний маягтай амьтны одоо энэ зовлон хараад тэсэхгүй одоо ингээд өрөвдөж хайрлаад тэгээд энэ зовлонгоос гаргахын тухайтад одоо тэр нэгүүлсэнгүй сэтгэлийг бэлтгаад түүний араас бол яах нь хоосон чанарыг ингээд байгаа зэрэг тэр нөгөө түрүүний өрөвдөх хайрлал. За энэ маягийг бол бодисодын сэтгэлээр эзлэгдэх. Тэгэхээр бодийн одоо энэ инэрэнгүү сэтгэлээр эзлэгдсэн хоосон чанарын онж таньж мэдсэн бэлгүүнийг бол дондом сэмжид гэж. Зүгээр одоо тэр хоосон чанарыг онсон төдий тийм сэтгэлийг бол дондом сэмжид гэж нэрлээд байгаа юм. Бас нэг ийм үйл ажиллагаа тэнд дотор нь байгаа шүү. Тэрнээс биш ихгүй бол эн чинь тэгмэн багваад ч гэсэн бол хоосон чанарыг онох бол байгаа. Тэгвэл одоо тэгмэн багваад дондом сэмжид явартаа л гэж бодол гарна шүү дээ, тийм. За тэгэхээр одоо бол юу гэж дондомбын гиндэн гонч гэж юм дондом сэмжидлэж эгвэр таал. Ажиг та бол одоо үнэмлэхгүй одоо хувраг чухаг дээд гээд байгаагаа тэр үнэмлэхгүй бод сэтгэл дээр одоо ингэж бодож хэлээд байна уу? Тэгэж одоо таарч гин үү таны үдон гэж асууж байна тийм ээ. Дондомбын гиндэн гончиг живэн дондомбын гиндэн гончиг живэн дондомч дондом сэмжид аж идрийг үлдээд биш. Байна. Дондомбын гончиг сүм шивэн дондомч бас энэ дагуу юм уу гэж дондом сэмжидлаа идрийг үлдээд биш. Байна. Дондомбын жав шивэн дондомдэ дээла жид регвартал додуагаан шиг дондомбын жав яна дондомбын гончиг сүмбу гаруй юм. Чав дэ сүмбу гаруй яна ян дондомбын жав юм. Чав гэж. Болж юм тийм ээ. Амбуу дэртэл дэ яна дондомбын санжаа гончиг имбийн чав тэр. Дэртэл дэ яна дондомбын жавюлдуу жүрвийн санжаа гончиг имбийн чав. Дэртэл сүгүүний дэр жүрвийн гэдэг нь дондомбын жавюлдуу жүрвийн санжаа гончиг имбий. Мадууна дэртэл дэний дэр жүрвийн сүгүү имбий чир дэр жүрвийн гэдэг нь дондомбын жавюлдуу жүрвийн сүгүү имбий чирдэ нговийн найцуудлаа ламжийн додоо тартугвийн сүгүү имбий чир. За тэгэхээр аранлаг бол үнэмлэхгүй гэдгээ бол юу гэж бодож байгаа вэ гэхээр үнэмлэхгүй одоо тэр бурхан чухаг дээд гэдгээ бол юу гэж бодож байгаа вэ гэхээр бодит байдал дээрээ зам мөрөө гүйцээсэн. Эц чамд нь хүргэсэн гэдэг тэр утгаар нь бол харж байгаа. Тэрнээс биш дондом хэмжидч гэдэг юм уу? Тэр өөр одоо тэр утгаар бол биш байна. Тэгэхээр дондомбын жав бол дондомбын санжаа гонч. Тэр нэр томьёог бол хэрэглэхгүй байгаа шүү дээ. Аранлаг бол байлаа гэж бодоход бол ингэж л байна. Намжийн додоо овийн найцуудлаа намжийн додоо тар түгвийн сүгүй юм биш. Намжийн додоо тар түгвала дондомба ойлгож байгаа нь бол харагдана. За энэ бол одоо банч их. Задаг нива дондомбын гончиг сүмбүү 10 яна дондомбын жав юмбын чавартал дэ яна дондомбын жавилдуу жүрмийн гончиг сүмбүү 10 юм чав дэ яна дондомбын жав юмбын чавэчэр дамбуудэртал гончиг сүмбүү 10 яна жавил гончиг сүмбүү 10 юмбын чавэч хонарэ энэ болж тийм ээ сүгүүний дондомбын санжижин гүү юмбартаал дондомбын санжиж сүгүүний бурхны одоо дүрст хоёр лагшин болвол дондомбын санжижин гүү юмбартал дэ дондомбын санжаа гонч имби чарнам дондомбын санжижин гүү юмбартал дондомбын санжижин санжаа гончиг. За тэгэхээр энэ хоёр ялгаатай шүү дээ тийм ээ. Дондомбын санжаа гончиг шивэн дондом.
Сүгүний Дондомбын Санжээжийн гүү гэдэг байгаа гэж хоёр одоо өөр утгатай болно шүү дээ тийм ээ. Сүгүний Дондомбын Санжээжийн гүү гэж Сүгүний Дондомба Демба Зумба гэдэг чинь бол ши Динила Жарван гэсэн шүү дээ тийм ээ. Сүгүний бол Динила Жарван. Сүгүний бол Дондомбын Санжээжийн гүү биш юм аа. Гүнзүүгийн Санжээжийн гүү юм аа. Яагаад гэвэл Гүлжаалан ойсоо намын гүү юм бичээр гэсэн шүү дээ. Сүгүний бол Дондомбын Санжээжийн гүү биш. Яагаад гэвэл шавнарт бодитоогоор харагддаг лагшин учраас дүрс лагшин бол Бурхны дүрс лагшин гэдэг бол шавнарт хэлбэр дүрс нь харагдаж байдаг нүдэнд нь дуу авиан сонсогдож байдаг бодитоогоор үзэгддэг ийм лагшин учраас Дондомбын Санжээжийн гүү биш юм аа. Дондомбын Санжээжийн гүү буюу үнэмлэхгүй Бурхны лагшин гэдэг байгаа чинь юуг ойлгож байгаа вэ гэхээр шавнарт бодитоогоор харагддаггүй тийм лагшингийн бол Дондомбын Санжээжийн гүү гэж байгаамаа гэсэн. Тийм ээ дээр тийм ээ. За тэр нь бол жишээ нь Бурхны оюун ухаан, бэлгүүн, за түүний дээрх тэр оюун ухааны одоо хоосон чанар, Раншин намдаггийн чар журмын овооны түүтэргүүтэн бол шавнарт бодитоогоор харагдахгүй. Тийм учраас Дондомбын Санжээжийн гүү юм аа гэж. Одоо энэ Сүгүний бол Дондомбын Санжээ гончиг юм аа гэж байгаа. Энэ Дондомбаач бол бодит байдал дээр зам мөрийг эцэс чанад нь хүргэсэн учраас Санжээ гончиг гэж хэлээ гэж. Тийм ээ. Дүрс лагшин болвол үн чанар, бодит байдал ахуй ёсондоо болвол хөлгөний зам мөрөөр ороод тэгээд түүнийгээ бол яг нь эцэс чанд нь хүргээд ийм одоо болсон. Учраас Дондомбын Санжээ гончиг юм. Дондомбын Санжээ гончиг мөн үү гэвэл Сүгүний чөөж Дондомбын Санжээ гончиг юм байна. Дондомбын Санжээ гончиг эндээ говийн найзуудлаа ламжинд одоо тар түг баян байж байгаа. Сүгүний чөөж Дондомбын Санжээжийн гүү юм бартал жийч. Дондомбын Санжээжийн гүү маян бартал. Дондомбын Санжээжийн гүү маянд тэг Гүнзүүгийн Санжээжийн гүү юм. Яагаад Гүнзүүгийн Санжээжийн гүү юм гэж байгаа юм гэхээр Гүлжаалан ойсоо намын гүү юм. Ингэж ялгаж байгаа шүү. Уршаад ойлгох юм. За хажиг. Пагвайна. Гүнзүүгийн гиндун гончиг чам сарваа мэдээ гэж. Пагвайна Гүнзүүгийн гиндун гончиг юм чам сарваа мэдээ гэхээр одоо ингээд Гүнзүү Дондом гэдэг Дондомбын жав, Дондомбын гүү, Дондомбын Санжээ гончиг тийм ээ чөө гончиг гэдэг бол тэр утгыг бол юун дээр хэлж байгаа юм бэ гэдгийг ялгадаг боллоо шүү дээ. За тэгэхээр энэ хажиг бол одоо шууд л одоо буруу ярьж байгааг нь ойлгож байгаа баха гэж бодож байна. Пагвайна Гүнзүүгийн гиндун гончиг юм би чав сарваа мэдээ гэдэг нь харамлаг тийм ээ. Пагвайна хутагт бол мөн л болох юм бол Гүнзүүгийн гиндун гончиг буюу Янгуу хотоо гиндун гончиг байх алавтай гэж бодож байгаа ч буруу юм аа тэгж бодлоо. Санжаа Пагва Гүнзүүгийн гиндун гончиг маян бич. Тэртэл Гүнзүүгийн жавилдуу журмын гиндун гончиг маян бичэрдэ Гүнзүүгийн жавил маян бичэр. Гүнзүүгийн жавил Дондомбын жавил. Таяа Гүнзүүгийн гончигдон Дондомбын гончигны 1000 галвар таал гэж. Мөн яг үгээр Гүнзүүгийн гончиг Янгуу хотод жухагдээд үнэмлэхүй жухагдээд хоорондоо бол 1000 галваа юм харшилахгүй. Чөжжийн дамжаа тадвичэр дойно Гүнзүүгийн жамдон Дондомбын жав 1000 галвар тал тадвич. Хажиг чой гончигдон гиндун гончиг 1000 дэ Санжаа Пагвын ийжи намбар шиваа дэ чой гончиг юм байгаа шиг гиндун гончиг. Хажиг юу гэж нэг гэхээр чой гончигдон гиндун гончиг 1000 дэ Санжаа Пагвын ийжи намбар шиваа дэ чой гончиг юм байгаа шиг гиндун гончигч бас мөн гэж. Хажиг шүү хажиг. Амбуула чима дэртэл тэ Санжаа Пагва имбичэрдэ доги барбаалаас. Хажигуд үнэхээр амаргүй хажиг.
За энэ Доге Барва гэдэг чинь тий. Доге Барва гэдэг чинь миний Довн Лэгдэн жидийн зохиол. Довн Лэгдэн жидийн зохиосон Доге Барва гэдэг. Довн Лэгдэн жид бол Умар Анжидын Шиндаа суралж байна. Тийм ээ. Умар Анжидын Шиндаа суралж. Довн Лэгдэн жид. За тэгэхээр бол хажиг юу гэж байна? Чой гончиг, гиндэн гончиг хоёр бол хоорондоо харьшлахгүй маа. Харьшлахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр чой гончигч болдог, гиндэн гончигч болдог нэг зүйл байна гэж. Тэ? Тэгээ няга юм ба байна гэж. За тэр нь юу юм гэхээр Санжаа Пагийн Ийжэ намбар шүү. Бурхны бол яах нь вэ? Ийжэ намбар. Одоо тий сэтгэл. Бурхны сэтгэл бол чой гончигч юм, гиндэн гончигч. За чой гончиг юм байгаа шиг гиндэн гончиг. За дамбуулаа гэдэг нь бол чой гончиг мөн гэдэг нь бол батлаад амархаан гэж. Батлаад амарх нь. Санжаа Пагийн Ийжэ намбар шива чой гончиг ямбарта. Чой гончиг эндэ дамбуулаа гэдэг. Тий. Чой гончиг Бурхны одоо сэтгэлийг чой гончиг мөн гэж тийм амархан юм. Та чой гончиг юм аян бол одоо бид өмнө нь барчин жэдэн дээр тийм ээ. Гогдон ламдан гарамгис дүвийн Пагийн намжин дэм баг байгаа шүү дээ. Тийм ээ. Гогдон ламдан гарамгис дүвийн Пагийн намжин. Санжаа Пагийн Ийжэ нам шидэж чөөж гогдонд ламдан гарамгис дүвийн Пагийн намжин дэм баг юм байна. Гогдон юм уу? Ламдан юм. Санжаа Пагийн Ийжэ намбар шиваач. Гогдон гэвэл болох уу? Ламдан гэвэл болох уу? Ламдангийн цанид юу гэж тавилаа? Гогдонгийн цанид юу гэж тавилаа? За ингээд бол уул нь ингээд одоо хоорондоо яриад ном хэлэх бүр ингээд дадлаад явах хэрэгтэй. За тэгтээч одоо цагуу тэр одоо үнэн зөв нь бол за гиндэн гончигийн юм бичээрэй гэж. За Санжаа Пагийн Ийгийн намбар шиваа бол хувраг чухагдээд бас муу юм аа. Чима дэртал за гол нь энэ дээр төвлөрч байна тийм ээ. Чима дэртал гиндэн гончиг юм бартал тэгээ Санжаа Пагва юм бич. Санжаа Пагийн Ийгийн намбар шиваад ч гэж Санжаа Пагва юм бартал. Одоо энэ Умар Анжидын ёс шүү дээ. Умар Анжидын ёс. Тийм учраас Доге Барва Довн Лэгдэн жидийн шүнгээс татаад байгаа шүү дээ. Хангай шоо гэвэл хангай жүжи Ийжэ намбар шиваа тавина шүү дээ. Умар Анжидын ёсонд хангай Ийгийн Санши Ийгийн намшиг гэдэг байгаа шүү дээ. Санши Ийжэ намшиг бол тэр ганцхан гэж тавьж байгаа шүү дээ. Бодгаал гэдэг нь бол хайгаад нэг зүйл олох ёстой шүү дээ. Ямар ч 50% нь Умар Анжидын ёсонд. Тэр нь юу вэ гэхээр Санши Ийгийн намшиг тавь. Санши Ийгийн. Энэ гэхдээ ер нь бол түүхт юунд ч гэсэн тавь. Умаа танжируу ёсон ч гэсэн Санши Ийгийн намшиг тавьж л байгаа. Энэ ганцхан шоо гэвэл ганцхан Санши Ийгийн намшиг тавьж байгаа. Тэгээд Дэни Жунгаа юм бадан дагдам зүйлээ нижүү мэва юм ба. За ингээ олон зүйлд тааруулах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Шоо гэвэл Санши тэр Ийгийн намшиг тавина шүү дээ. За тэгэхээр Санжаа Пагийн Ийгийн намбар шиваа чөөжин Санжаа Пагва им бичэлдэ Доге Барвалаас Ловон Лэгдэн жидэн Доге Барвала Хоожааг таны дүү намбар шиваала даги да ойсу догдэ шээсэн би. Таны дүү намбар шиваала даги да ойсу догваа гэж. Намбар шиваа. Тэр Ийгийн намбар шиваа дээр намбар шивааг бол би гэж тавьж байгаа баг. Би гэдэг тэр нэр томьёог бодтойгоор нэрлэх тэр зүйл нь бол Ийгийн нам шиг хэлнэ гэж. Тэгэхээр энэ дээр Умар Анжидын ёсонд гансаг шоо гэх юм бол гансгийн Ийгийн нам шиг юм гэдэг нь тавина гэдэг нь тодорхой харагдаж байна тийм ээ. Хоожиг таны дүү намбар шиваала даги да ойсу догваад юу юм бэ гэж намбар шиваага тавьж байгаа шүү дээ. Ойсу догвоо дэшээс. Тэгэхээр хажгийн энэ тэгэхээр гоё уран слогоц яалтчгүй одоо тийм Санжаа Пагийн Ийгийн намбар шиваад Санжаа Пагва юм бичэр. Ямар ч бол Догийн Барвала Ковожа таны дүү намбар шиваала даги да ойсу догдэ гэсэн бэ. Гэсэн аранлаг одоо юу гэж юм гэхээр жом мэдээ. Тэгж айлцсан байлаа гэд буруу. Санжаа Пагийн рандуг гиндүн гончиг энэ жанс ийм цаншир чой гончиг ядва янгал бичэр салвар ав чадвар дотоо гэж. Санжаа Пагийн рандуг гэдэг нь бол бурхан одоо тэр бурхан өөрөө бол гиндүн гончиг муу юм а гэж Санжаа Пагва тийм ээ. Гиндүн гончиг мөө. Рандуг гэдэг нь бол ерөнхий тэр өөрийнх нь өөр рандуг
рандуг, шидуг, дондуг гэдэг байгаа шүү дээ, тий. Одоо ингээд дүрэний л нэр томьёонууд шүү дээ. Рандуг нэ гэдэг нь бол тэр одоо өөрийн хэлж байгаа л байдал. За ер нь бол өөрийн л хэлж байгаа. Санжаа пагва гэдэг нь ойлгоцгоо тэрийг л. Тэр бол гиндэн гонч муу юм. Ийм цаншир гэдэг нь түүний одоо тэр жишээн дээр бол чой гончиг ёдва мянгал байж байгаа. Чой гончиг ёдва бас байгаа. Гэхдээ энэ тухай бол илүү тодорхой бол 8 дугаар бүлэг дээр бол доор үзүүлнэ гэж. 8 дугаар бүлэг дээр бол нөгөө чойгу брав чойгу үзүүлж байгаа бүлэг шүү дээ. Тэр брав чойгу буюу 8 дугаар бүлэг дээр бол одоо энэний одоо багшингууд тэр бэлэг найраг эдгээрийг бол илүү тодорхой сан. Тэгэхээр одоо гайхамшигтай бохны одоо бие багшин одоо яагаад ийм байв бэ? 8 дугаар бүлгээр байгаа. Үнэхээр одоо тэрийг үзэх хэрэгтэй л сүжиг ягаад гэвэл одоо энэ харчин гэдэг бол одоо зүгээр нэг тэр домог ярьж байгаа юм. Яг одоо бүгдийн учир шалтгаан дандаа логик. Тэгэхээр хум болж болохгүй. Гин бүгдээ арилгаад эрдэм бүгдийг төгсгөх боломжтой юм уу юм уу? Хэрвээ тийм бололцоо байгаа юм бол тэр чинь ингээд явсаар ямар үр дагаварт очих юм гэхээр тэгээд л одоо тэгээд одоо бүр ингээд одоо дадлаад хүний мэлми одоо сонор мутар одоо бой яаж ийм байгаа амар үр дагавар юу хийхээр минийх юм биш охиных юм байгаа юу ямар учраас үр дагавар тэр бүх зүйл бүтэн барилдалтай бүх зүйл уг шалтгаанаас үндэслэл уг шалтгаан нь одоо тэр үр дагавар нь тэр өмнөх уг шалтгаантайгаа цохилдуу юм гарахаас биш одоо тийм ээ алимны үрээс одоо үзэн мурахгүй шүү дээ тий мурахгүй тэгэхээр ямар үр дагавар байна гэдэг тэр бол тэр тухай илүү сайхан тэгэд бол тийм ээ жүжигдэн Брежевжийн чадварлаа гэж жүжигдэн Брежевжийн чадвар гэдэг за өнөөдөр энэ үрээ уг шалтгаан одоо үр дагавар болсон агуул бий. Жүжиг Брежев энэ хоёрын ялгааг дараагийн